Сайн мэцгаано Арт Академийн нийтлэлийг шимтэн уншдаг уншигчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Art Securities үнцаасны компаниг хариуцдаг Зол Заяа миний бий. Мөн Арт санхүүгийн нийтлийн санхүү эрхлэн захирал Золбоо бит хоёр та бүхэнд одоо уншигчдаасаа ирсэн асуултанд хариулахаар энд суугаад байж байна. За тэгэхээр Золбоогоос эхлэе те. Одоо эхний асуулт байна юу? Хариулахгүй те. За эхний асуулт эдийн засгийн хямралтай үед хувийн санхүүгээ яаж зохицуулах вэ гэж байна. За энэ бол өөрийнхөө хэрэгцээ хүслээ бас тодорхойлоод миний өмнөх нийтлүүд дээр хэлжсэнээр те хэрэггүй зүйлдээ цуцулж байгаа мөнгөө багасгаад эдийн засгийн хямрал гэдэг бол одоо тухайн хүний орлогод шууд нөлөөлж байгаа бол те нөлөөлөхгүй хэрэгцээ хангавж үйл нэг тийм өөрийн хувийн санхүүд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй бах. Нөлөөлж өөрийн орлогот нөлөөлж байгаа бол аль болох танжуулах зардлуудаар танах хамгийн одоо авч болох шууд алхам байгаа. Хэрвээ мөнгө ингээ хөрөмтлүүлээ цаашаа ингээд хөрөмтөл үүсгэх эсвэл хөрөнгө оруулалт хийдэг бол энэ эдийн засгийн уналттай үед илүү тогтмол өгөх боломжтой хөрөнгө оруулалт хийх нь илүү зөв. Компани хувьцаа гэх зүйлүүд бол эдийн засгийн уналтанд бол илүү өндөр савлгаатай байдаг. Гэхдээ компани хувьцаа дотроо өөр секторын хувьцаанууд өөр савлгаатай байдаг. Одоо жишээлбэл өргөн хэрэглээний бараа компани одоо эдийн засгийн хямрал компани үйл ажиллагаа шууд нөлөөлж байгаа тийм компани үйл ажиллагаа шууд нөлөөлнө гэдэг чинь хувьцаанд нь шууд нөлөөлнө. Тэгэхээр эдийн засаг хямралтай байсан үе ч гэсэн одоо талах чихэр тийм тэр өргөн хэрэглээний бараа чинь байнга хүмүүс судалдаж авч хэрэглэж байгаа юм чинь хувьцааны ханшинд бол нэг нөлөө байхгүй. Яг тийм онцгой төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлдэг тийм үнэтэй бүтээгдэхүүн зардаг компаниуд илүү их үйл ажиллагаанд нь доголдол үүсч илүү их хугацаанд савлгаа өгдөг. Тэгэхээр ашиг нь буурж байгаа учраас тийм ашиг нь буурж байгаа. Тэгэхээр ахаад товчгоо хэлэхэд хэрвээ мөнгө хөрвүүлдэг эсвэл мөнгө хөрөнгө оруулалт хийдэг бол эдийн засгийн хямралтай үед бол илүү тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт буюу одоо бонд хадгаламжтай ихтгэлцэл гэх бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт хийгээд хэрвээ бүр хувьцаа авъя гэж бодож ивэл илүү доктортой үйл ажиллагаа өргөн хэрэглээнд өргөн олон нийтэд үйлчлдэг компаниудын хувьцааг авбал илүү үр дүнтэй. Тэгэхээр миний бас эхний асуулт эдийн засаг докторгүй үед хөрөнгө оруулалтын ямар төрлийн бүтээгдэхүүн илүү ашигтай байх вэ гэсэн мэн. Тэгэхээр бараг сая Золбоо хариулчлаа тий. Ерөнхийдөө бол эдийн засаг докторгүй үед бол хувьцааны ханш одоо хөрөнгөний зах зээл маань ерөнхийдөө савлж идэг. Та бүхэн бас харсан бах Монголынч дээр одоо олон улсын зах зээл дээр ч тэр хувьцаа савлж байгаа. Одоо цаад үйл ажиллагаанд доктортой явж байгаа ч гэсэн ханш нь бас унж байгаа компаниуд байгаа. Хэрвээ тийм компаниуд байх юм бол мэдээж одоо хямд үедээ худалдаж авч байгаа тий. Ирээдүйд тэм секторын компаниуд харин ерөнхийдөө бол юу гэж зөвлөдөг гэхээр ийм эдийн засаг докторгүй үед болохоор одоо багцтай тохиргоо хийгээд хэрвээ 70% одоо хувьцаа 30% одоо бонд байсан бол тэрийг 70% бонд болгоод 30% хувьцаа болгодог ч юм уу яг тэр эдийн засгийн нөхцөл байдалтай тохируулаад багцтай хэрвээ аль хэдийн багцтай үний хувьд л тохиргоо яад одоо илүү тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээр Золбоог хэлснээр орох шаардлагатай. Гэхдээ бас эдийн засгийн уналтанд нэг талаасаа боломж бүрдүүлж өгч байгаа тийм хувьцаанууд умжин гэдэг чинь өөрөө буцаад эргээд өсөх илүү өндөр өгөөж хүртэх боломжийг бас бүрдүүлж байгаа. Тэгэхээр зөв компани сонголттой. За хоёр дахь асуулт маань. За миний хоёр дахь асуулт нь хямралтай үед бизнесийн болон хэрэглээний зээл авах нь эрсдэлтэй юу гэж байна. За хэрэглээний зээл бол тийм зөвлөх зүйл бол биш хямралтай үед те. Тэг юун зарцуулах чинь гэдгээс. Тэгэхээр хэрэглээ шүү дээ. Хэрэглээ гэхэлээ цаана ямар нэгэн орлого олохгүй зүгээр л өөрөө хэрэглээд дуусгах байгаа зүйл болохоор хямралтай үед бол заавал зааш одоо илүүд л мөнгө байхгүй л бол те. Гэхдээ илүүд л мөнгө ойл зээл авахгүй л те. Тэгэхээр ер нь бол хэрэглээний зээл хямралтай үед бол хэрэггүй бах гэж зөвлөж байна. Бизнесийн зээл бол тухайн бизнес чинь одоо хямралын үед одоо саяны миний дөрөв хэлсэн бүтээрийн дөрөв хэлснээр өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэдэг эсвэл одоо олон нийтэд хандаж ажилладаг бизнес ачааллаа дийлэхгүй одоо жишээ сая энгийн жишээ маскны компани сая бол айгүй өндөр ачааллаа ажиллаад өндөр борлуулалт энэ төр ногцон нэмлээ шүү дээ баг түүхэндээ байхгүй борлуулалт хийсэн баг те. Тэгэхээр тэр компаниуд илүү үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд яралтай бизнесийн зээл авбал үр дүнтэй те. Хэрвээ одоо
одоо юу гэж хэлэх юм одоо ресторан байгуулж чадсаа хөл ороод тогтоодод одоо бүр пабтэй тийм газрууд хөл ороод тогтоогдсон үйл ажиллагаа хязгаарлагдсан байхад өргөжүүлэх зээл бол тэр бол утгагүй. Гэхдээ бас юу яаж болно л доо хөнгөлтэй зээлүүд байгаа тий уус. Хөнгөлтэй зээлүүд байгаа. Тэрнээс гадна бас тухайн компани бас бүр айгүй хүндрэл ороод те богино хугацааны бас мөнгө хэрэг одоо дампуурах төвшөндөө очсон. Гэхдээ богино хугацааны санхүүжилт хэрэгтэй байвал яа зайлшгүй шаардлагатай бас зээл авах боломж бол байгаа л да. Гэхдээ аль болох компани тийм байдалд оруулах хэрэгтэй. Хэрвээ зүгээр өргөжих талаасаа зээл авъя гэж бодож ивэл танай компани ч өргөн хэрэглээний бараа буюу одоо эдийн засгийн хямралтай үед тэр хямрал нь нөлөөлөөгүй байвал өргөжих бизнесийн зээл авбал илүү тохиромжтой. Тэгэхээр хувийн хэрэглээний зээл бол бүр ямар ч тохиолдолд зөвлөхгүй тийм. За хоёр дахь асуулт маань миний хоёр дахь асуулт болохоор санхүүгийн хямралтай үед төсвөө хэрхэн төлөвлөх вэ гэсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ажлын байраа алдсан, одоо цонхтолд өртсөн ч юм уу те өртөөгүй байсан ч гэсэн ер нь бол энэ хямрал цаашлаад одоо эдийн засгийг бүр унаах магадлалтай хэрвээ ингээд карантин маань өөрчлөлт байвал те. Тэгэхээр ерөнхийдөө яах вэ гэхлээр эхлээд мэдээж төсвөө гаргах хэрэгтэй одоо хувийн санхүүгөө хөтлөөд тэгээ хувийн санхүүгөө хөтлөх гэдэг маань юу вэ гэхлээр одоо дор хаяж 2 сарынхан дор хаяж ерөнхийдөө 2 сарын 2 сарда зарцуулах мөнгүүдээ ингэж ихсаага бичээ тий. Ерөнхийдөө юу нь хэрэгцээтэй зайлшгүй зарцуулах мөнгөө. За тэгээд тэр зайлшгүй зарцуулах мөнгөө ерөнхийдөө тогтмол уу эсвэл хувьсах зардал уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. За тэгээд зардлуудаа жагсаачаад за тэгээд өөрийнхөө ирээдүйн 2 сард орж ирэх одоо орлогоо жагсаачээ тий. Тэгэнгүүтээ тэн дээрээс бас нэг дүр зураг харж штэ аль юугаа илүү өрөөд байна юунд одоо хэрэглээгээ тамж болохоор зүйлс байна уу тий. Яг үл нэг санхүүгийн хямралтай үед бол бүх зүйл юм тодорхойгүй байгаа учраас жагсааж агаад хэрвээ танд болохоор зүйлээ бол танал гэж зөвлөж байгаа. За тэгээд 3 дахь сарынхаа 4 дахь сарынхаа бажтыг яг одоо төсвөө тэн дээрээ суурилж агаад хомих боломжтой нөө гэдгийг хараад төсвөлчин. За тэгэнгүүтээ одоо тэр зардлуудаа ерөнхийдөө түрүү хэлсэн хувьсах болон тогтмол зардал гэж байгаа. Тогтмол зарлуудыг ерөнхийдөө бол зайлшгүй төлөх шаардлагатай болохоор хувьсгын ерөнхийдөө танах боломжтой байдаг. Хувьсах гэхээр одоо байнгын төлөгддөггүй гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө нэрээсээ бас ойлгож байгаа. За тэгээд гаргаж ирчээд илүү их мөнгө үлж гинүү гэдгийг хараад тэрийг аль болох одоо emergency fund буюу одоо юм зайлшгүй хэрэгцээтэй үед гинт мөнгө гаргах хэрэгцээтэй үед одоо ингэж нэг юм гахаан дотор мөнгө хадгалж байгаа юм шиг тий нэг хадгаламж юм 3 сарын хадгаламж юм 6 сарын хадгаламж ч юм уу тийм байдлаар хийчихвэл зүгээр тийм зүйл зайлшгүй шаардлагатай одоо нойрын хугацаанд юу ч болж магадгүй тийм болохоор доор хаяж ерөнхийдөө 3 сарын бас 2 сараар төлөвлөж цаашаа 3 сарын орлогын их усүртэй байх шаардлагатай, нөөцтэй байх шаардлагатай. Тэгээ энэ бол хувь хүн болгон дээр өөр ээж болно, гэр бүл болгон дээр өөр ээж болно. Тэгэхээр зүгээр энгийн зарчим юм. Тэгээ гэр бүлээр ярилцж байгаа мэдээж хэрэг хэмжээний нөөц бэлэн мөнгө байлгах уу гэдэг аргач болно. Тэгээд мэдээж тэрнээсээ илүү гарсан мөнгөө цаашаа урт хугацааны буюу одоо дунд бол урт хугацааны хөрөнгө оруулалтыг шаардлагатай. Хувьцаа бол авч болно мэдээж урт хугацаанд гэж одоо хямдхан дээр навчийг үл илүү л мөнгө одоо гарч ирж ийл тэ хадгаламжтай зэрийг цаашаа хаашаа их хөөж байгаа хүмүүсийн хувьд бол за тэгээд мэдээж бонд авч болно. Бонд маань 3 сарч байдаг, 6 сарч байдаг тэ 1 жил, 2 жил гээд өссөн хугацаагаар нь ерөөхдөө байж болдог. За итгэлцэл гэж байдаг. Хадгаламжаас бас нэг өөр зүйл банкны хадгаламжинд хийдэг хүмүүсийн хувьд итгэлцэл болохоор банк бас хөнгөн байгууллага дээр ерөөхдөө хадгаламж гэсэн үг. Тэгээд тэнд бас байршуулж болно. Арай өндөр хүүтэйгээр хадлан зээлийн оршоо гэж бас байдаг. Ерөөхдөө бол монголчуудын хувьд илүү банкыг мэддэг учраас бас тэр банк бас хөнгөн байгууллага хадлан зээлийн оршоодууд байдаг шүү гэдэг. Бас өндөр өгөөжтэй тэгж хадлах боломжтой шүү гэдэг. Бас мэдчих аваасаа гэж үзэж байна. За 3 дахь асуултанд. За 3 дахь асуулт. Кейс байх шиг байсан тийм. Кейс тийм байна. За би 28 настай нэгэн компани менежер ажилладаг. Нэг их зүйл авсан юмгүй ойр зүрийн хэрэглээндээ зарцуулаад мөнгө маань дуусч дараагийн цалин бохыг хүлээдгээ. Үүнийгээ засахыг хүсдэг. Гэхдээ яг юу хийхээ мэддэггүй. Яах ёстой вэ гэж. За бид хоёрын баг түрүүний яриадсан хувийн санхүү төлөвлөлт төсөвтэй яг холбоотой асуулт байна. Кейс дээр. Тэгэхээр энэ хүн цалингаа мэдээж нэг дансаар авдаг байгаа. Буцаад урж байгаа данс нь мэдээж тэр данснаас картаараа өгдөг болов гэж бодож байна. Тэгэхээр тэр хуулгаа аваад компанийнхаа дансныхаа хуулгыг авч агаад яг
гүйлгээ болгоноороо зарцуулалтаа хараад энэ хэрэгтэй зүйл зарцуулж одоо хэрэгцээтэй хүн амьдрах шаардлагатай хэрэгцээ хоол хүнс одоо байр савны мөнгөтэй энэ хэрэгцээ энэ болохоор миний илүүдэл мөнгө байна гэдэг илүү одоо шал дэмий зүйл зарцуулсан мөнгө байна гэж гаргаж ирээд тэгээд тэр таналтуудаа хийж эхлэх хэрэгтэй тий хамгийн ихний шат бол тий тэгээд түрүүний нөгөө төсөө гаргах гэдэг дээр яг хэрвээ чигсааж мэдгүй байгаа бол гуулаа бас орчвол илүү амар байна шүү дээ. Банкны болгоо. Яг одоо энэ нэг бичснээр бол яг цалингаа авангуудаа шууд бүгд нүрээ дараагийн цалингаа үлээдэг гэхлээр цаашаа хоримтлуулээдгүй те. Тэр магадгүй зээлж авч иж магадгүй те тэр оронд удаан зээлүүд буцаагаад тэгээ тэр ингээд төлдөг ч юм уу те. Тэгэхээр ерөөсөө одоо зарцуулалтаа сайн хараад айгүй дэлгэмтэй санхүүгийн дэлгэмтэй байх хэрэгтэй. Тэгжээж илүү зарцуулалтаа тодорхойлоод тэрийг цааш нь хадгалах эсвэл одоо хөрөнгөлүүлэх хөрөнгө оруулалтыг боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд цаашдаа зөвхөн цалингаараа биш өөр бас орлогын хөсвөртэй болох шаардлагатай. Өөр орлогын хөсвөр нь заавал өөрөө бизнес хийх шаардлага байхгүй. Одоо хадгаламж хөрөнгөлөлт ч өөрөө өөр орлогын хөсвөртэй хүү бодогдож явж байгаа гэх мэт одоо өөр орлогын хөсвөрөд төрүүлжүүлэх хэрэгтэй. Одоо энэ хүний хувьд гэвэл одоо бас нэг жишээд бол ингээд одоо 28 настай за ямар нэг эрүүл мэндийн асуудал үүсэхгүй юм байна л да тэ залуу хүн байна. Тэгэхээр хэрвээ эрүүл мэндийн асуудал үүсээд ажилдаа явж чадхаа болвол шууд одоо компаниуд төсөөлөл дампуурах байхгүй тий. Яг гэвэл хэрэглээний зарцуул байрны мөнгө төгрөг тий зээлийн төлөлтөд хүлээхгүй шүү дээ тэр. Тэгэхээр бас нөгөө талаасаа даатгал гэж зүйл байдаг те хүн өөрийгөө эрүүл мэндэд даатгуулж болж байна те эрүүл мэндийн эдийн зардлууд гарч ирвэл гэнтэй ослолвол тэрийг одоо нөхөд төлчин ирээдүйн муурс тасалдах мөнгө өрсөлдөнөөс даатгалаас одоо хамгаалж болон даатгалаар хамгаалж болно те тэгэхээр тийм л дандаа даатгал бол нэр маш чухал шүү те ерөөхдөө эрсдлээс өөрөө хамгаалж байгаа нэг алхам болж байгаа. За миний кейс болохоор юу нэлээ би 37 настай хувийн бизнес эрхэлдэг. За бизнес маань дагуу амжилттай явж байсан боловч ковид хямрал 2 сөргөөр нөлөөлж байна. Энэ үед би яаж хөдөлгүүлэх бага хэмжээний хохирол амсгаас зайлсхийх вэ гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ихэнх бизнесүүдийн хувьд яг энэ үед өөрсдийнхөө бизнес моделийг шинжлэх, бизнес моделийг эргэн харахыг юм байсан баг тий. Болж исэн байна уу, болохгүй байна уу? Ирээдүйд ерөнхийдөө бол одоо эндээс харахад технологи дээр суурилсан за дэлгүүр байлаа гэхэд хүргэлцтэй тэр л одоо бизнесүүд хөл дээрээ тогтох гэдэг нь тий. Тэгэхээр энэ хүний хувьд жишээ нь бизнес нь яг ямар бизнесийг би мэдэхгүй байна. Гэхдээ хувийн бизнес эрхэлж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч байсан өөрийнхөө одоо компанийн стратеги одоо бизнес стратеги болон бизнес моделийг гаргаж агаад тэгээ ирээдүйд одоо ямар компани болохыг хүсэж байна. Стратеги гаргаад зорилтоо тавьж байгаа. Тэг хэрвээ энэ одоо энэ шинэ 90 үед бараг эхэлчихлээ шүү дээ. Энэ 90 үед хэрвээ бизнес чинь үйл ажиллагаа цаашаа тогтвортой авч явж чадхааргүй байвал зогсоодсон дэр тий. Одоо яг хатуугаар хэлвэл үгүй бол цаашаа өргөлүүлж болно гэх юм бол одоо энэ хүний хувьд бол зогсоосон дээр гэдэг нь яад тэгж байгаа вэ гэхээр та тэр мөнгөө илүү их одоо тэгж бизнестэй төвчээд ашиггүй байснаас хадгаламжинд одоо хүүгээс хүү бод чинь бүр хамгийн энгийн юу болчихж шүү дээ. Өөрийнхөө мөнгийг өсөх арга болчих байхгүй. Та ингэ зоохгүйгээр одоо итгэлцэл хадгаламжинд хийгээд бонд аваад нөгөө мөнгө нь өсөж байх боломжтой болчихно тий. За хэрвээ бизнестэй харин тэр хадгаламжийн одоо эсвэл энэ бондын дундаж за нэг 15% гэж бод тий 14-5% тэрнээс дээшээ ашиг болж чадчихвэл мэдээж бизнесээ өргөжүүлээд цаашаа явах боломжтой болчих жоо. За тэгээд хэрвээ бизнесээ цаашаа өргөжлүүлнэ яг энэ хугацаанд би юу ч хийж чадахгүй ингээ гацчлаа гэх юм бол одоо өөрийнхөө хөрөнгүүдийг бас өхмөл байлгахгүй тул тэ төгчгүй тул хэрвээ байртай бол тэр байраа хэсэг хугацаанд түрээсэлдэг ч юм уу тийм байдлаар бас байж болох бах. Тэгэхээр ямар ч байсан яг энэ чухал мөчөд бол яг бизнес модель эргүүлж харах нь зөв баг гэж би бодож байна. Тийм бизнес модель гэснээс зөв миний нэг бодол байгаа. Өөрийн үзэл бодол ямар нэгэн бизнес эрхлүүлж байгаа бол одоо дэд бүтц нь бол мэдээж уламжлалт байдлаараа бизнес бүрдэндээ уламжлалт гэдэг нь одоо бүх юм одоо интернет дээр одоо интернетийн хувьсгал гарч ирээд одоо илүү интернетэд
Гэхдээ ойрхон байсан бизнесүүд арай бага хүртээд байгаа шүү дээ. Ковид хямралын үед яагаад хөлөөрөөтэй бизнес энэ очиж чадахгүй тийм физикал буюу одоо бит байршилтай байсан газрууд руу очиж чадахгүй байх эрсдэл одоо үүсээд тэгэхээр тэр бизнесийн дэд бүтц хамгийн суурь нь бол мэдээж уламжлал байдлаараа бүрдэн шууд технологи дээр суурилсан бизнес гэж бол байхгүй шүү дээ. Тэгэнгүүт тэр дэд бүтцээ бүрдүүлэхдээ харин технологитой холбох интегрейт хийхдээ технологи одоо дэвшлийг ашиглах боломжууд яг тэр дэд бүтцээ бүрдүүлээд тэгээд технологи интернет толбосноор одоо тэр уламжлалт дэд бүтц чинь одоо 10-ийн 1-т хүрдэг байсан бол интернет ашигласнаар 10-ийн 10-т хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр бол технологи интернет өөрөө бизнесийн дэд бүтц бол биш. Тэгээд нөгөө талаасаа бас энэ дээр даатгалын кейс илүү тохиромжтой байна. Бисээ хувийн дээр бас ирсэн. Компани дээр бол ер нь эрсдэл гэдэг зүйлийг бас би монголчууд одоо даатгалын салбар хөгжихгүй байгаа бас нэг шалтгаан нь юу вэ? Бүр дээр үесээ тийм заашлтанд нүүдэлчин байсан те ямар нэгэн суурин газар байгаагүй. Тэгэхээр тэгээ бас зүрцсэн өгөөд гэхдээ одоо нэг эрсдлгээл одоо янз бүрийн ингэчүүдэд муу ярагддаг л те. Тэгэхээр бидний ерөнхийдөө энэ уламжлал болон өв соёл байгаа гэж боддог энэ эрсдэл гэдэг зүйлийг тооцоолдгоо. Эрсдэл гэдэг зүйлийг учирсан хойно одоо яах вэ гэдэг биш. Учрахаас нь өмнө тодорхойлоод ийм эрсдлүүд байна шүү. Энийг яаж хаах вэ гэдэг арга хэмжээ авдаг болохоос учирсныхан дараа одоо яаж арга хэмжээ авах вэ гэвэл илүү хүнд байдаг. Тэгэхээр бизнесийн хувьд гэвэл одоо янз бүрийн даатгал гэдэг хөрөнгөний даатгалтай. Одоо яг энэ ковид хямралын үетэй холбоотой бол нөгөө дагуулжгүй хүчин зүйл болохоор энэ даатгалын тохиолдолд аюу хавар л тоо нөхцөл даатгалын бүтээгдэхүүн нөхцөл шалтгаална. Тэгэхээр бол ерөнхийдөө ярихад бол одоо хөрөнгөний даатгал, бизнесийн одоо тасралтгүй үйл ажиллагааны даатгал энэ төрөл бүрийн даатгалууд байдаг. Тэр даатгалууд бол янз бүрийн ирээдүйд учирч таны бизнест учирч болох эрсдлүүдийг бол бүрэн хамгаалж байгаа. Бизнес модель за энэ тийм. За энэ үний үед болохоор хэрвээ бизнес нь одоо худалдааны худалдаа үйлчлэгээ за яг юм борлуулдаг байх юм бол та бүхэн бас яг интернет дээр суурилсан одоо энэ онлайн худалдаа бас маш их эрчимжиж байгаа тийм онлайн худалдааны платформуд гарч ирсэн. Тэгэхээр Archop гэд хэрвээ сонссон бол одоо платформ байгаа. Та бүхэн өөрсдөө одоо дэлгүүрээ үүсгэх боломжтой. Тэгэхээр тэр дэлгүүрээ үүсгээд өөрийнхөө бараануудыг тавьж байгаа. Тэгээ бүр юу ч шаардлагагүй болчихж байгаа юм л да. Бит дэлгүүр шаардлагагүй болчихж байгаа. Тэгэхээр бас тийм боломжуудыг харах боломжтой тийм интернет дээр суурлаа. Тэгээ яг одоо яг хэрэглэгчдийн зан төлөвийн хувьд бол одоо нэг 10 жилийн дараа ч юм за 5 жилийн дараа бүгд сурах байсан бол одоо бол бүгд сурч шүү дээ. Энэ тэгэхээр энэ нөгөө интернет ашиглах энэ тэр хэрэглэгчийн зан төлөв тэр одоо хэрэглэгчдийн тоог бас яг ингэж хурцгаж өгсөн болоо гэж чинь яг энэ ковид үед. Тийм болохоор бас яг энэ тохиромжтой үе байгаа шүү интернет худалдаанд ороход. Тэгэхээр энэ хүнд яг өөх зүйлүүд дахиад товчхон дурдна гэвэл те бизнес модельээ эргэж хараад те борлуулалтын боломж юу байна. Тэгээд бүр ямар ч борлуулалтгүй гэж үзчихвэл бизнесээ түр хугацаагаар зогсоогоотой. Тэгээд ахаад энэ бизнесийнхаа хөрөнгүүдийг ашиглаад өөр орлого олох боломж байдаг. Бизнесийн хөрөнгүүдийн түрээслэх ч юм уу эсвэл одоо бараа бүтээгдэхүүн хямдруулах ажилтгаа зарах ч юм уу те. Тэр боломжуудтай хайгаад тэгээд дараагийн удаа яг янз бүрийн ирээдүйд учирч болох эрсдлүүдэд тодорхойлоод даатгал хийлгсэн байсан бол илүү бага эрсдэл үүсэх боломжтой. Эрсдлээ арай одоо багасгах боломжтой. Илүү бага эрсдэл үүсгэх гэж бодлоо юм байна л да. Эрсдлээ угаас л үүсгэж зүгээр эрсдлээс хохирох уучлаа багасгах боломжтой. Тийм магадлал шүү дээ. Яаж магадгүй угаасаа хоёр талтай тий. Одоо бизнес жишээ нь цай явж магадгүй муу явж магадгүй. Тэгэхээр муу явж магадгүй гэдгийг л даатгалж байгаа. Тийм. За. Ингээд бит хоёрын 3 асуулт манд дуслаа. Тэгээд одоо манай Арт Академийн нийтлэлүүдийг шинтэй уншдаг та бүхэндээ бас дахиад баярлалаа гэж хэлье. Баярлалаа.